Хятад улс Тайваны асуудалд Япон улсыг оролцохгүй байхыг хүслээ. Орос улбаны улсын ээлжид агаарын зохиолд Украин улсын нийслэл Киев хотын бүх дүүргийг хамарч байна. Франц улсын үндэсний ассамблеид тэтгэврийн шинжилгээг төр бүтгэлзүүлэх заалтыг баталжээ. Бангладеш улсын ерөнхий сайд Шейх Хасина улс даяарх дэмжигчдтэй ажил хаял зарлахыг уриалжээ. Арамдраг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Бид тэгэхээр дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэх болно. За тэгэхээр ихний мэдээ. Хятад улс Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаигийн Тайваны талаарх мэдээлэлтэй холбогдуулан Бээжин дэх Япон улсын элчин сайдыг дуудан уулзалт хийсэн байна. Хятад Япон улсын харилцаа энэ 7 хоногт нэлээд хурцдмал байгаа. Энэ Такаичигийн өнгөрсөн 7 хоногт хийсэн мэдээлэл болох Хятад Тайван руу дайрвал Япон улс хариу арга хэмжээ авахд хүрч магадгүй гэснээс үүдэлтэй байгаа. Тодорхойлох юм бол өнгөрсөн баасан гарагт Японд болсон парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний хууль тогтоогч Такаичигаас Тайваныг тойрсон асуудал дээр Японы байр суурийг асууснаар одоогийн энэ нөхцөл байдал үүсгэд хүрсэн байна. Тухайн үед хэрвээ Хятад улс Тайванд цэргийн халдлага хийвэл Япон улс цэргийн хариу арга хэмжээ авахд хүрч магадгүй гэж хэлсэн байгаа юм. Энэ нөрөө Хятадын эрх баригчдын дургуутслыг өдөөсөн хэрэг яхаар болсон. Хоёр улсын гадаад хэргийн яамдууд энэ асуудлаар хурц шүүмжлэл эсэргүүцлүүдийг хэлж байгаа. Учир нь энэхүү маргаан нь Хятад Японы хоорондох түүхэн дайсагнал түншлэн Тайваны бие даасан хараат улс болох талаарх удаан хугацааны тодорхойгүй улс төрийн нөхцөл байдалтай холбогдсон асуудал байна. Такаичигийн мэдээлэл нь зөвхөн Япон Хятадын харилцаа төдийгүй бүс нутаг олон улсын анхаарлыг татаж байгаа. Тайван, Америк, Өмнөд Солонгос зэрэг улсуудын хэлэл мэдээллүүдээр Японы байр суурийг Тайваны аюулгүй байдлын бодлогоос гадна Аз намхан далайн аюулгүй байдалд эзлэх байр суурь нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн оролдлого байж магадгүй гэсэн мэдээллүүд ихээр гарч байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын зарим өндөр албан тушаалтнууд Япон улсын энэхүү үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Бүс нутгийн докторгүй байдал холбоотнуудын өмнө хүлээсэн батлан хамгаалах үүргээ чухалчилсан хэрэгэ гэж тодорхойлж байгаа юм. Тайваны хувьд Японы байр суурийг эргээр харж үүнийг бүс нутгийн цаашдын хамтын ажиллагааны боломж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үндсэндээ энэхүү Япон Хятадын хурцдмал байдал нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Цаашлаад бүс нутгийн стратегийн тэнцвэрт байдалд нөлөөлөх хүчин зүйл боллоо гэж хэлж болохоор байгаа юм. Өнөө өглөө Орос улбаны улсын цэргүүд Украин улсын нийслэл хот буюу Киев хот руу тэсгэгчгүй онгоц болон дрон болон пуужин ашиглан дайрснаар хотын энгийн иргэдийн амьдардаг орон сууцны барилгуудад дэлбэрэлт гарч галт төмөр дэгдсэн хэргүүд гарсан байна. Мөн Киев хотын ихэнх дүүргүүд томоохон хэмжээний хохирлуудыг амссан гэж гэгчүүд мэдээлж байна. Дэлбэрэлтээс үүдж 11 хүн бэртэж 4 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн болоод хүнд бэртсэн 1 хүн байгаа тухай Киев хотын захирагч Виталий Кличко мэдээлж байгаа юм. 3 сая орчим хүн амтай Киев хотын томоохон орон сууцны барилгууд, сургууль, эмнэлэг, засаг захиргааны байгууллагууд нуранганд дарагдсан галт төмөрт өвтөн шатсан байгаа юм. Киев хотын цэргийн дарга Тимур Такенченко өөрийн телеграмаараа дамжуулан мэдээлэл хийсэн. Гэхдээ Оросын тал Украин улсын иргэдийн амьдарч байгаа орон сууцны барилгуудыг онлон довтолж байна. Мөн нийслэл хотын нь бараг бүхий л дүүргийн барилга байгууламжуудыг эдэн сүйтгэсэн гэж хэлсэн байна. Дайралтанд ашиглагдсан цэргийн зориулттай дрон болон пуужингуудыг урдаас тус хотод бэлдэн байршуулж байсан байж магадгүй нэ гэдэг мөн хэлсэн байна. Киев хотын төв халаалт халдлагын улмаас гэмтэл гарснаар нэг дүүргийн халаалт тэр чигтээ тасалдсан байдлаа байгаа юм байна. Цаашдаа цахилгаан болон усны хангамж дасалдаж болцсошгүй гэж хотын захиргаанаас иргэдтэй анхааруулсан байна. Түүнчлэн Днепр мөрний зүүн талд байрлах Днепровский дүүрэгт 3 орон сууцны байрлал эвдэрч сүйдсэн шатсан байрлагаас 9 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Харин ойролцоох Деснянскийн дүүрэгт 2 байрлал хотын чухал хэсгүүдийн нэгт тооцогддог. Түүхэн Подил дүүрэгт 5 байрлал тус эвдрэн сүрж галт үрцэн байгаа юм. Дэлбэрэлтийн галд шатаж нуранган дарагдсан байрлалуудын гаднах гудамжинд
Цугларсан иргэдийн зургууд олон нийтийн сүлжээнд цацагдж байгаа нөхцөл байдал цааш илүү ихээр хурцдана гэж зочин суугчид бол таамаглаж байна. За тухайлбал Украин улсын нисэх хүчний үзэж байгаагаар Орос улбаны улсын армийн дрон болон хуужингууд Украины бусад бүс нутгийг дараагийн байг болох магадлалтай гэж таамаглаж байгаа юм. Энэхүү Орос улбаны улсын арми Украины нийслэл хот руу томоохон хэмжээний агаарын давталгааг хийхдээ зэрэгцэн нөгөө талд Украин улс ялгаагүй Орос улбаны улс руу агаараар дайралт хийсээр тухайлбал Орос улбаны улсын батлан хамгаалах яамны агаарын давталгаанаас хамгаалах хүчний эхэлж байгаагаар Украины илгээсэн 216 нисгэгчгүй онгоцыг өчигдөр өөрийн нутаг дэвсгэр дээрээс устгасан гэж байна. Энэ мэдчлэн 2022 оны 2 дугаар сард Украин улсад бүрэн хэмжээний давталгаа ихсэн цагаас хойш 3 дахь өвлөө энэхүү дан үзэж байгаа. Хүүтний улирал ирсэн байгаа ийм үед Украины дайны улмаас аль талдаа эрчим хүч дэд бүтцийн барилгуудыг ихээр сүйтгэж байгаа юм. Украины эрх баригчид энэ асуудлаар олон улсын холбоотнуудаас тусламж дэмжлэг хүсэж эхлээд байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар Канада улс энэ 7 хоногийн 5 гарагт Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болсноо зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд Орос улбаны улсын хэд хэдэн эрчим хүчний компаниудын орлогыг бууруулах зорилготой хоригуудыг батлахын зэрэгцээ Орос улбаны улсын сүүтрийн флот гэж барууны орнууд нэрлэдэг барууны хоригийг тойрон далайн тээвэр хийж байгаа 100 гаруй хөлөг онгоцыг харж ихсаалтандаа нэмсэн байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Франц улсад сүүлийн 3 жилд ерөнхий сайд нь 5 удаа солигдсон. Түүнчлэн Франц улсын төсвийн алдагдал Европ улсад хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа. Энэ бүхэн Францад сүүлийн жилүүдэд улс төрийн довторгүй байдал газар аасныг илтгэж байгаа юм. Тэгвэл пүрэв гарагт буюу өчигдөр Францын доод танхим буюу үндэсний ассамбле олон жилийн турш Франц улсын улс төрийн хамгийн маргаантай сэдв гигцээр ирсэн тэтгэврийн шинжилгээг түр түтгэлзүүлэх заалтыг баталсан байна. Санал хураалт 255-146 гэсэн харьцаатайгаар дэмжигдсэн. Францад төсвийн хэрэгэлзүүлэг төвөгтэй болсон байгаагийн шалтгаан нь өнгөрсөн жил ерөнхийлөгч Эммануэль Макроны зарласан ээлжид бус сонгуулийн дараа парламент олонхын бус бүтэцтэй болсон явдал. Үүн дээр нэмээд энэ оны ихээр парламент 2026 оны төсвийн хуулийг эсэргүүцэж тухайн үеийн ерөнхий сайд асан Франсуа Байерууд итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураалтыг явуулж улмаар түүнийг огцруулах шийдвэр гаргасан гэдэг нь гэрмээс болсон гэж хэлж байна. Энэхүү үйл явдлын дараа Лекорно одоогийн ерөнхий сайд болсон. Гэхдээ мөн л адил ижил нөхцөл байдалтайгаар парламент түүний эсрэг итгэл хүлээлгэхгүй гэж үзэн огцруулсан байдаг. Үүнээс сар орчмын дараа ерөнхийлөгч Эммануэль Макрон Лекорног дахин томилсон байдаг. Энэхүү сүүлийн 2 жилийн хугацаанд Франц улс 5 дахь ерөнхий сайдаа үзэж байна. Үүнтэй зэрэгцэн төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн алдагдал Европ бүстэй хамгийн өндөр үзүүлэлтэнд хүрсэн байгаа нь хөрөнгө оруулагчид болон Европын бусад холбоотон улсуудын хувьд санаа зовоосон асуудал мөн. 2024 онд Францын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5.8%-тай тэнцэж байна. Энэ нөрөө 168.6 бом евротой дүүцэж байгаа юм байна. Энэ нөрөө Европын холбооны дүрмээр зөвшөөрөгдөх босгоос давсан хэмжээ байгаа. Харин төсвийн бас нэгэн маргаантай асуудал буюу парламентын тэтгэврийн шинжилгээг зүтгэлзүүлэх заалтыг энэхүү парламент дэмжсэн байгаа нь докторгүй байдлыг намжаанаа гэгдэж байна. Гэхдээ уг шийдвэр хүчинтэй болохын тулд нийгмийн хамгааллын тухай багц хуулийг дараагийн шатны санал хураалтаар батлах шаардлагатай байгаа. Лекорногийн байгуулсан 2 дахь засгийн газар энэ шийдвэрт хүрэхийн тулд нэлээд томоохон буулгалтыг хийсэн байгаа. Тэтгэврийн шинжилгээг зүтгэлзүүлсэн энэ үйл явдлаас энэ ч тод харагдана. Буулт хийсний ачаар төсвийн зарим хэсгийг парламентын дэмжлэгтэйгээр батлуулж чадсан. Тэгвэл юун дээр буулт хийсэн байна вэ гэдгийг нь харах юм бол Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн насыг 64 болгож өсгөх тухай төлөвлөгөөг түр хойшлуулах амлалт. Ангиснээр Францад тэтгэврийн нас 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө 62-наас 9 сар хിവэр үлдэж байгаа юм. Гэхдээ нөгөө талд тэтгэврийн хөнгөлөлт болон бусад зардлын ханалт нь засгийн газрын төсвийн алдагдлыг 30 тэрбум еврогоор бууруулах зорилтыг хойш татах магадлалтай. Одоогоор шинжилсэн тооцоолол гараагүй байна. Мөн төсвийн эцсийн хувилбар хараахан тодорхойг бол байгаа юм а. Өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессийн тур хугацааны төсөвт гарын үсэг зурсан байна. Ингэснээр Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа түүхэн дэх хамгийн удаан хугацаагаар буюу 43 хоногийн турш зогсоод байсан нь өнөөдөр дуусгар болж байна гэсэн.
За энэ 7 хоногийн ихээр Америк нэгдсэн улсын Сенатын танхим 40 сая гаруй хүнд хүнсний тэтгэмж үзүүлдэг снайп хөтөлбөрийг сэргээх, зам төрийн албан хаагчдыг иргэн ажилтан дуудах, ажиллаагүй хугацааных нь нөхөн олгорыг олох тухай тэр хугацааны төсвийн санхүүжилтийг дэмжих тохиролцоонд хүрсэн. Санал хураалтын тухайд 60-40 гэсэн харьцаатайгаар батлагдсан. Гэхдээ бүгд найрамдах намын нийт 53 гишүүний 52 нь даатгалсан намын 8 гишүүний дэмжсэн саналтайгаар батлагдсан байна. Даатгалсан намын хувьд энэ оны эцсээр дуусгар болж байгаа эрүүл мэндийн төсөвт засгийн газраас санхүүжилт батлуулахыг оролцсон оролдлого нь ийхүү талаар олж байна гэж үзэх шүүмжлэгчид байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг эцсийн байдлаар ирэх 12 дугаар сард хэлэлцэнэ гэж бүгд найрамдах намынхан амлалт өгсөн байгаа. Энэхүү эрүүл мэндийн татаас нь 24 сая Америкчуудыг хамардаг. Мөн Барак Обамагийн үед батлагдсан. Түүний засаг захиргааны хамгийн том ололт амжилтуудын нэг байсан гэдэг. Тэгвэл энэхүү татаасыг үргэлжлүүлэх хэсгийг 12 дугаар сард хуралдахаар заасан гэж байгаа. Гэхдээ энэ хэрэг явдал хатарчилсан намынхны талд шийдэгдэнэ гэсэн баталгаа байхгүй. Ямар ч тач хоёр нам аль аль нь харилцан буулт хийсэн. Энэхүү хэлэлцээр нь 10 дугаар сарын 1-нд хугацаанд дуусгар болоод байсан холбооны агентлагуудын санхүүжилтийг сэргээхээс гадна ерөнхийлөгч Дональд Трампын холбооны ажиллах хүчийг цомгдох кампанит ажлыг турх хугацаанд болов зогсоосон хэрэг болж байна. Учир нь энэхүү хэлэлцээрээр 1-р сарын 31 хүртэл ямар нэгэн цомгтол хийгдэхгүй юм байна. Бүгд найрамдах намынхны хяналтанд байдаг төлөөлөгчдийн танхимын санал хураалтын тухайд энэ төсөв Майк Джонсны удирдлагадор төлөөлөгчдийн танхимыг саадгүй давсан байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг давчаар багслан мэдээлэх болно. Өмнө Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа аюулгүй байдлын асуудлаар хамтарсан баримт бичгийг бүрэн тохиролцсон гэлээ. Тэрээр мэдээлэлдээ бүгд найрамдах Солонгос улс анх удаа цөмийн эрчим хүчээр ажиллах шумбагч онгоц бүтээж эхлэх бөгөөд усан онгоц үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, цөмийн үйлдвэрлэлийн салбарт Америк нэгдсэн улстай шинэ түншлэл байгуулна гэлээ. Мөн Lee Jae-myung болон Дональд Трамп нарын уулзалтаар Америк нэгдсэн улс Өмнө Солонгос улсын бүтээгдэхүүнд ногдуулдаг газрын татварыг 25%-аас 15% болгон бууруулахаар тохиролцсон байна. Blue Origin компани Флоридагаас New Glen мужийг пуужингаа амжилттай хөөргөж тойрог замын даалгаврыг хэрэгжүүллээ. Пуужин хөргөх үеэр NASA буюу Америк нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн хиймэл дагуулыг тээжсэн бөгөөд эдгээр эскапед хиймэл дагуулууд ангараг гарагт 22 сарын дараа хүрч түүний агаар мандал соронзон орчныг судлах юм. New Glen-ийн хамгийн онцлог хэсэг нь дахин ашиглах боломжтой хэсэг нь дээд хэсгээс салж Атлантын далайд байрлуулсан хөвгч талбай дээр амжилттай газардсан явдал байлаа. Ингэснээр Blue Origin нь тус амжилтыг гаргасан SpaceX-ийн дараа хоёр дахь компани болж байна. Лондон дахь Сирийн элчин сайдын яамын 12 жил хаалтай байсны эцэс дахин нэгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Сирийн гадаад харилцааны сайд Асад Аль-Шабани оролцжээ. Башар Асадын дэглэм нуран уснаас хойш Сирийн шинэ удирдлага дор ногоон, цагаан, хар өнгийн 3 одтой шинэ төрлийн далбааг хэрэглэж байгаа бөгөөд энэ далбаа нь хуучин, улаан, цагаан, хар судалтай 2 одтой хувилбарыг орлож байгаа юм а. Аль-Шабани энэ 7 хоногт Америк нэгдсэн улсад айлчлах үеэр ерөнхийлөгч Дональд Трамп болон Сирийн улсын шинэ ерөнхийлөгч Ахмад Аш-Шараатай уулзсан юм а. Франц улсын зэвсэг хүчин донд тусгалын Asampa Air загварын цөмийн хошууд далавчид пуужингийн шинжилсэн хувилбарыг анх удаа олон нийтэд дэлгэж амжилттай дорчжээ. Францын тэнгисийн цэргийн хүчинд хамаарах Рафаэль М сөнөөгч онгоц өнөөдөр энэхүү пуужинг харвах туршилтыг хийсэн бөгөөд энэхүү ажиллагааг Диомед нэртэй цөмийн дайралтын жишг нислэг гэж тодорхойлжээ. Энэхүү пуужин одоо Францын тэнгисийн цэргийн цөмийн агаарын хүчинд албан ёсоор ашиглалтанд орсон бөгөөд өмнөх загваруудаас илүү өндөр хурцтай, урт тусгалтай, найдвартай ажиллагаагаараа ялгарч байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.